Үндсэн хөрөнгийн менежментийн гүйлгээ хэсгээс хөрөнгө ашиглалтаас хасах гэдгийг сонгоно. Үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах нь эдийн засгийн хувьд ашиггүй болсон, элэгдэж эвдэрсэн, эсвэл орлуулах шаардлага гарсан хөрөнгийг санхүүгийн бүртгэлээс хасах үйл явц юм. Нэмэх тэмдэг дээр дарна. Аль салбар хэлтэс гэдгийг сонгоно. Гүйлгээний огноог оруулна. Ашиглалтаас хасах гэж буй хөрөнгөө сонгоно. Гүйлгээ аль данс руу орох вэ гэдгийг сонгоно. Төлөвөө хийсэн болгоод хадгалах товчийг дарна. Хэвлэх товч дээр дарснаар баримтыг хэвлэн авах боломжтой. Ашиглалтаас хассан лавлгаанаас та өөрийн хийсэн бүх гүйлгээний мэдээллийг харах болон хэвлэх боломжтой.